За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлсэн үү? За дэлхийн уул уурхайн салбарт болж байгаа тойм нэвтрүүлгийн 6 дахь дугаар эхэлж байна. Өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд нэлээд олон үйл явдлууд болж өнгөрсөн. Хамгийн томоох нь Канадын хайгуулчид олборлогчдын холбооноос зохион байгуулдаг PDAC 2025 чуулга уулзалт болж өнгөрлөө. За мөн сошиал сувгуудаар болон мэдээллийн зарим нэг хэрэгслэлээр бүгд найрамдах Хятад ард улсын Баян овоо газрын овоо элементийн хөдрийн дүүрэгт бол 1 сая орчим тонн тоорын нөөц илрүүллээ. Энэ нь бол 60 мянган жилийн эрчим хүчний хэрэглээг бол хангана гэдэг ийм мэдээлэл явсан. Энэ тухай бас та бүхэнд сонирхуулъя. За PDAC 2025 ер нь үндсэн 3 чиглэлд бол голчлон сэдв болгож ярилцсан байна. Тогтвортой хөгжил гэдэг сэдв байна. Мөн орон нутгийн иргэд уугуул иргэдийн тухай мөн critical элементүүд буюу чухал элементүүдийн тухай бол нэлээд онцолж авч хэлэлцсэн ийм ажиллагаа болсон байна. 27353 хүн 135 гаруй 135 улсаас ирсэн байна. 1100 орчим үзэсгэлэн гаргагч нар 700 орчим илтгэгч оролцсон. За Канадууд бол бас сонирхолтойгоор жишээлсэн байна. 27353 хүн гэдэг бол 200 уурхайг нэг ээлжинд зэрэг ажиллах хэмжээний ийм хүмүүс юм аа гэж жишээлсэн байх жишээтэй. Мөн том хэмжээний нисэх онгоцоор бол 32 удаагийн нислэгээр тээвэрлэх хэмжээний хүмүүс юм байна гэдэг ийм мэдээллийг гаргасан байна лээ. За үндсэндээ нэг 4 салбар үйл ажиллагаа болдог юм байна. Төрөл бүрийн сургалтууд, хээрийн экскурсууд, за салбарын шилдэг мэргэжилтнүүдээр удирдуулсан хуралдаанууд бол болдог. За мөн 1100 орчим уул уурхайн компани, технологи, олборлолт, байгаль орчны компаниуд бол 1100 орчим компаниуд үзэсгэлэн гаргасан байна. За мөн холбоо тогтоох networking үйл ажиллагаа бол төрөл бүрийн бас нэлээд олон шагналууд гардуулд юм байна. Канадын үдэш гэдэг нэртэй үйл ажиллагаа болд юм байна. За мөн залуу оюутнууд болон залуу мэргэжилтнүүдийг нь үйлдвэрүүдтэй компаниудтай холбох ийм үйл ажиллагаануудыг бол зохион байгуулсан байна. Сүүлд нь бол тусгай хөтөлбөрүүд ингээ хайгуулын хамгийн үеийн сүүлийн үеийн техник технологиуд болон тогтвортой хөгжил уурхайн энэ олон үйл ажиллагаатай холбоотой тусгай хөтөлбөрүүдийг бол зохион байгуулсан байд юм байна. За энэ хүрээнд PDAC дээр өрнөсөн гол мессежүүдийг та бүхэндээ бас түүгээд хүргэхийг хичээе. За ер нь PDAC-ийн ерөнхийлөгч Raymond Coldier гэдэг энэ хүн ер нь ашигт малтмал бол орчин үеийн энэ их техник технологийн хөгжлийн бол хамгийн ноён нуруу нь байх юм аа. Энэ бол техник технологиуд бол ашигт малтмалгүйгээр бол цаашаа хөгжих боломжгүйгээс гадна бидний өдөр тутмын үйл ажиллагаанд ч гэн ашигт малтмал бол маш чухал хэрэгцээтэй. За ялангуяа энэ Канадын эдийн засаг өөрөө хүчтэй тэсвэрлэх чадвартай байх нь бол энэ ашигт малтмалын хайгуул олборлолттой бол зайлшгүй чухал холбоотой юм байна гэдэг ийм мессежийг бол хуралдааны үеэр хэлсэн байна. За Канадын эрчим хүч байгалийн баялагын яамны сайд Jonathan Wilkinson гэдэг энэ хүн Канадын холбооны засгийн газраас бол хайгуулын ажилд татварын хөнгөлөлтийг үзүүлдэг ийм хөнгөлөлтийг бол 2 жилээр 27 оны 3 дугаар сар хүртэл бол сунгалаа гэдэг ийм мэдээллийг өгсөн байна. Гэхдээ энэ нь бол тэгж мэдэгдэл хийснээрээ сунгагддаг бус Канадын татварын албанаас бол одоогоороо зөвшөөрөл хүлээж байгаа юм байна. За PDAC-ийн энэ үйл ажиллагааны хүрээнд тухайн зөвшөөрлийг сунгах энийг бол бүр цаашдаа тогтвортой байлгах талаар бол мэргэжилтнүүдээс бол гарын үсэг цуглуулж байгаа ийм үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна. Онлайнаар бол бас зохион байгуулж энийг бол
гарын үсгээ зураарай гэдэг юм уриалгуудыг бол дэвшүүлсэн ийм зүйлүүд байна лээ. За BHP компани гүйцэтгэх захирал Майк Хенри гэдэг. За энэ хүн ихтгэлдээ юу гэж өрнүүлээ гэхээр уул уурхайн тэргүүлэх орн болдог энэ Канада, Австрали зэрэг орнууд бол одоо бусад уул уурхайн шинжилэл хийж байгаа улсуудтай бол өрсөлдөх чадвар нь муудж байна. Хөрөнгө оруулалтын орчин бол харьцангуй муу байна. Шинжилэл хийх шаардлагатай юм а. Хөрөнгө оруулалт татах чадамжгүй болох эрсдэлтэй байна гэдэг ийм мессежүүдийг өгсөн байлээ. Тухайлбал Аргентин, Америкийн нэгдсэн улс, за Сауди Араби бол одоо үйл ажиллагаа уул уурхайн хөрөнгө оруулалтын орчиндөө бол нэлээд шинжилэл хийгээд таатай нөхцлүүдийг бол амладаг юм байна. Амлаж эхэлж байгаа юм байна. За энэтэй холбоотой Канада, Австралиуд бол одоо энэ дагаж одоо өөрчлөгдөх шаардлагатай байна гэдэг ийм зүйлийг ярьсан бэл. За мөн түүхийн үеийн үн ханштай холбоотой чухал мессежүүд байсан байна. За энэ CRU Consulting гэдэг дэд ерөнхийлөгч Франк Николс гэдэг энэ бол зэсийн чиглэлээр тухайлан судалгаа хийдэг компани байдгийн байна. За энэ бол за энэ жилдээ 2026 онд бол зэсийн эрэлт бол нийлүүлэлт нь эрэлтээс харьцангуй одоо бага зэргийн одоо илүү байх боловч 27 оноос бол ер нь эрэлтээ бол гүйцэхгүй болох юм байна. Ийм учраас бол энэ зэсийн ордын хайгуул, эрлийн үйл ажиллагаанд бол маш чухал ач холбогдол өгөх хэрэгтэй гэдэг ийм санаануудыг хэлсэн байна лээ. За тухайлбал зэсийн ордын шин төсөл эхлүүлэхэд бол нэлээд их хөрөнгө оруулалт, анхны хөрөнгө оруулалт асар өндөр шаардлагатай байгаа. Одоогийн байгаа ордуудын агуулга бол маш одоо бага болж байгаа учраас энэ бол 1 тонн зэс үйлдвэрлэх өртөг бол өндөр болж байна гэдэг ийм зүйлийг ярьсан байна. Osisco Gold Royalties гэдэг компани захирал Джейсон Ачив гэдэг алт бол одоогоор төв банкны маш ихээр худалдаж авч байгаа байдал. За инфляцийн дарамт, Америкийн нэгдсэн улсын ойрын ирээдүйн их хэмжээний энэ төсвийн алдагдал, өрийн дарамттай холбоотойгоор бол алтны үн ханш бол нэлээд өснө гэсэн ийм таамаглалуудыг дэвшүүлсэн чухал мессежүүдийг өгсөн ийм үйл ажиллагаа болжээ. За энэ үйл ажиллагаанд бол Монгол улсын зүгээс Mongolia Day гэдэг ийм тусгай үйл ажиллагааг зохион байгуулж оролцсон байна. За уул уурхайн үндэсний ассоциацийн сошиал сувагт одоо мэдээлснээр бол 200 орчим хөрөнгө оруулагч, за мөн шийдвэр гаргах төвчний албан тушаалтан оролцогч нар бол сонирхогч нар оролцсон байна гэдэг ийм мэдээллийг өгсөн байна. За ер нь тухайн хуралдаанаар гол сэдвүүдийг ярилцсан нь бол эрх зүйн орчин болон бодлогын чиглэлийг бол ярьсан. За мөн уран болон эрчим хүчний шилжилттэй холбоотой дэлхийн зах зээлийн эрчим хүчний зах зээлийн стратегт Монгол улсын ураны нөөцийн одоо эзлэх байр суурийн тухай, за мөн Орано групптэй хийсэн гэрээг хэрэгжүүлэгч компани Бадрах Энержи бол төслөө танилцуулсан ийм үйл ажиллагаа болсон байна. За Монголын алтны томоохон төслүүдийн тухай, алтны салбарын өсөлтийн хэтийн төлөвийн тухай бол ихтгэл тавигдсан байна. Чухал ашигт мултмал болон газрын уур элементийн өртөг стратегийн чухал ашигт мултмалуудын тухай бол бас ярилцсан ийм мэдээлэл гарсан байна. За мөн Монголын уул уурхайн үндэсний ассоциац бол доктортой уул уурхайн төлөө гэдэг ийм санаачлагт бол нэгдэж орсон, гарын үсэг зурсан ийм үйл ажиллагаанууд бол болсон байна гэж мэдээлжээ. Энэ талаар бол ер нь энэ PDAC 2025 чуулганы тухай бол бид дахин одоо дэлгэрэнгүй гэр мэдээллийг бол хүргэе гэсэн ийм бодолтой байна. За өнгөрсөн 7 хоногт бол нэг 60 мянган жилийн асар их хэмжээний эрчим хүч гаргах одоо боломжтой 1 сая тонн тоорын одоо ийм нөөцийг одоо илрүүлжээ. Эндээ бол үнэлгээ өгжээ. Одоо цаашдаа бол наривчлсан хайгуул хийгдэх юм байна. Эрчим хүчний салбарт бол асар том хэмжээний хувьсгал гарлаа гэдэг ийм мэдээллүүдийг бол өгсөн байна.
За үүнийг бол бас хятадын холбогдох сайтууд за мөн одоо бусад сайтуудаас бол бас нэлээд тодрууллаа. За ер нь Баян овоогийн уурхайн бүсэд бол энэ тоорын нөөцийг тогтоосон гэдэг ийм мэдээлэл гарсан юм байна. За энэ анх удаага ингээд Баян овоогийн газрын хуур элемент болон төмрийн өдрийн ордын орчимд бол бас маш олон хэмжээний металлуудын нийлмэлийн хүдэржилтийг бол тогтоосон байт юм байна. За 2-3 жилийн өмнө бол бас маш их хэмжээний ниобийн нөөцийг тогтоосон гэдэг хятадын сайтуудад бол бас бичижсэн юм байна. За ер нь тоорий гэдэг бол ямар шинж чанартай элемент юм бэ гэхээр хэрвээ тоорийг бол энэ цөмийн эрчим хүчинд ашиглаад эхлэх юм бол цацраг итвэхт удаан хугацаанд ингээд итвэхтэй байдаг цацраг итвэхт хаягдл бол харьцангуй бага байдаг. Дэлхийн царцсан хэмжээнд бол ураанаас тархалт харьцангуй ихтэй. За цөмийн реакторт бол ашиглахад аюул багатай. За мөн цөмийн зэвсгийн аюул харьцангуй бага гэж үздэг юм байна. Эрчим хүч энерги гаргахдаа бол цөмийн реактор нь бол урааныхаас 200 дахин өндөр гэдэг ийм тоо мэдээллүүдийг өгсөн байдаг. За тэр мэдээллийг өшөө цааш нь судлаад байвал ер нь хамгийн гол асуудал нь тоорыг ашиглахад бол хэд хэдэн хүндрэлүүд байна гэж үздэг юм байна. Олборлох, боловсруулах зардал бол харьцангуй өндөр. За нэлээд төвөгшил өндөртэй байд юм байна. За мөн яг одоогоор ашиглана гэж байгаа тэр цөмийн реактор нь бол туршилтын шатандаа явж байгаа. Яг одоо ингээд үйлдвэрлэл шилжүүлсэн зүйл байхгүй. Энийг шилжүүлэхэд үйлдвэрлэл шилжүүлээд ашиглаж эхлээд энерги гаргаж авахд бол 10 гаруй жил шаардагдана гэдэг ийм зүйлийг бол Австралийн вебсайтад бол бичсэн байна. Өмнөх дугааруудад ярьжсэн кобальтын үнэ бол маш их унлаа нэлээд доод шатандаа хүрлээ гэж ярьж исэн. За Конго улс бол 2 дугаар сарын 22-наас дэлхийн зах зээл дээр нийлүүлж байгаа кобальтын одоо экспортоо бол хязгаарлалт тавилаа. Нийтдээ 4 сарын хугацаагаар зогсоож байна гэдэг ийм мэдээллийг гаргасан байна. За энэ нөлөөгөөр нь бол бүр $10 руу хүрээд унаад байсан кобальтын үнэ бол 1 фунт нь бол $15 хүртлээр огцом өссөн байна. За ер нь энэ 4 сарын энэ хориг нь бол богино хугацаанд бол хэдийгээр үнийн ийм хэлбэлзэл өгж байгаа боловч цаашдаа урт хугацаанд бол энэ нэг тийм үр нөлөө үзүүлэхгүй гэдэг ийм шинжээчдийн таамаг байна. За учир нь юу вэ гэхээр батарей үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч нар бол Конгод олборлож байгаа кобальтын гарал үүсэл нь бол хууль бус гар аргаар олборлдог хүүхдийн хүч хөдөлмөр орсон байдгаа гэдэг утгаар нь бол аль болохоор кобальтын орцгүй батарей үйлдвэрлэх шийдлүүдийг гаргаж ирэхээр ингээд ажиллаж байгаа юм байна. За мөн нийлүүлж байгаа кобальтын 90 гаруй хувийг бол одоо зэсийн орд, никелийн ордуудаас дагалдах байдлаар бол гаргаж авдаг ийм зүйлүүд байна. За тухайлбал одоо Индонезийн никелийн төслүүд бол одоо олборлолтоо нэмэгдүүлсэн. Конгод бол зэсийн төслүүд бол хүчин чадал нь нэмэгдэж байгаа. Тухайлбал одоо бүгд найрамдах хятад ард улсын хөрөнгө оруулалттай CMOC Group гэдэг энэ үйлдвэр бол зэсийн үйлдвэрлэлээ 55%-аар нэмэгдүүлсэн юм байна. За ингээд ирэхээр тухайн үйлдвэрээс гарч байгаа 60 орчим мянган тонн кобальт бол одоогоор юунд нь хадгалагдаж байгаа, агуулгад нь хадгалагдаж байгаа. За энэ бүгд найрамдах хятад ард улсын энэ компани бол одоо ч гэсэн үйлдвэрлэлээ зогсоогоогүй хэдийгээр экспортлж болохгүй байгаа ч гэсэн одоо кобальтыг үйлдвэрлэж гаргасаар байна гэдэг ийм мэдээллийг mining.com гэдэг сайтд бол мэдээлсэн байна. За ер нь хэдийгээр кобальт бол батарейны түүхээдийн ийм зах зээлээс магадгүй одоо шахагдах төлөвтэй боловч батлан хамгаалах салбар, агаарын тээвэр, сансарт бол супер хайл шийх хэлбэрээр бол ашиглагддаг юм байна. Тийм учраас бол яг хэдийгээр үнэн нь унж байгаа ч гэсэн
тодорхой хэмжээний эрэлт бол байх юм байна гэж үзэж байгаа юм. За өнгөрсөн 7 хоногоос бас нэг Америк нэгдсэн улстай энэ чухал ашигт томтолтын салбарт хайгуулын салбарт хамтарч ажиллахаар яриа хэлцээрүүд өрнөж байгаа юм байна. За энийг судлаач нар ярихдаа бол яг энэ Украинтай хийх хэлэлцээртэй ижил ийм одоо адилтгаж бичсэн байна лээ. Яагаад гэвэл Конго улсын засгийн газар бол тэр чухал ашигт томтолтын ордууд байрладаг, илэрлүүд байрладаг хэсгийг нь бол босгочд буюу засгийн газрын сөрөг хүчнийхэн бол хяналтандаа байлгадаг учраас энэ Америк нэгдсэн улстай хамтарч одоо сөрөг хүчнийхээ эсрэг юм тэмцлийн нэг хэлбэрч байж магадгүй гэдэг талаар бол бичсэн байна. За 1-2 дугаар сард яригдчихсэн өнгөрсөн жилийн 10 дугаар сараас хойш Rio Tinto Group дэлхийн литий олборлолтоор 3-4 дугаарт ордог энэ Arcadium Lithium гэдэг компаниг бол 6.7 тэрбум доллараар авах гэж байна гэдэг ийм мэдээллийг хүргэж байсан. 2 дугаар сард бол одоо худалдан авах гэрээ хэлцлүүдийг нь одоо хянах, шалгах ийм процессууд бол амжилттай болж өнгөрлөө гэж байсан. За өнгөрсөн 7 хоногт бол энэ худалдан авах үйл ажиллагааг бол эцэлсэн 6.7 тэрбум долларын санхүүжилтийг бол тийм богино хугацааны зээл bridge loan гэж нэрлэдэг байгаа. Энэ шийдлэр бол санхүүжүүлээд энэ худалдан авалтыг бол гүйцэтгсэн байна. За тэрний дараа бол нэг хувьцааны Rio Tinto-гийн хувьцааны санхүүжилтэнд бол нэг 5 тэрбум доллар босгохоор бол хувьцаа худалданаа гэж байсан. За гэтэл 3 сарын 8-нд гарсан мэдээлэлээр бол нэг нэрээ нууцлсан их сурвалжаас бол энэ хувьцаагаар мөнгө босгох энэ үйл ажиллагаа бол цуцлагдсан гэдэг ийм мэдээлэл гарсан байна. За Arcadium Lithium-ыг худалдаж авахын санхүүжилтийг бол одоогоор богино хугацааны зээл хэлбэрээр бол шийдтсэн. За энэ ийм санхүүжилтүүд бол улуурхай салбарт бол бас хийгддэг юм байна. 2 том зээл хөрөнгө босголтын дунд хэсэгт шилжилтийн үед бол ийм хөрөнгө оруулалтын бас ийм шийдэл байж болдгийм байна гэдгийг эндээс бас харж болохоор байна. За алтны нөөцийг бол бас энэ төв банкуд бол маш их хэмжээгээр нэмэгдүүлж байна. Өнгөрсөн 2024 онд бол Бүгд найрамдах хятад ард улс бол тасралтгүйгээр алт худалдан авалт хийж нэмэгдүүлж байсан. За 11 сард бол нэг завсарлаад тэгээд 11 сараас хойш бол дахиад одоо 4 сар дараалан алтны худалдан авалтыг нэмэгдүүлээд одоогоор бол 73.61 сая одоо унц алтны нөөцтэй болсон. Энэ нь бол 200 гаруй тэрбум долларын ийм хөрөнгө оруулалтыг бол нэмэгдүүлсэн байна гэж харж байна. Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр бол алтны нөөцийн хэмжээ бол өнгөрсөн 5 гарагт 1992 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрч байгаа юм байна. 39.7 сая унц буюу 115 тэрбум доллараар үнэлэгдэх юм нөөц бол Америкт төвлөрөөд байна. Сүүлийн үед бол Америк руу бол алтны одоо урсгал бол маш эрчимтэй явж байна гэж мэдээлсэн байна. За хэдийгээр алтны үн түүхэн дээд хэмжээнд хамгийн өндөр хэмжээтэй байгаа боловч засгийн газруудын алт худалдан авалт бол тасралтгүй өсөж байгаа. За энэ зүйлийг бол шинжээчид тайлбарлахдаа хэд хэдэн зүйлүүдийг бол тайлбарлаж байна. Янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Зарим нь бол энэ Америк нэгдсэн улсын бүгд найрамдах хятад ард улстай хийх худалдааны дайн гэж нэрлэдэг байгаа. За энэ тарифын асуудалтай холбож тайлбарлаж байна. Зарим нь бол Украины дайны тодорхойгүй нөхцөл байдал бол үргэлжлэх юм байна. Дайн ерөөсөө хөшөө өргөжч магадгүй гэдэг ийм болгоомжлол байна. За зарим нь бол юу ярьж байна вэ гэхээр Америк нэгдсэн улсын гадаад өр бол маш их хэмжээтэй болсон. Энэ бол түүхэн дээд хэмжээндээ байгаа. За эдгээр нь мөн одоо бондуудын санхүүжилт бол цаг хугацаанд тулцсан байгаа учраас Америк нэгдсэн улсын одоо нөхцөл байдал бол маш хүнд байдалд орж байна гэдэг ийм таамаглалуудыг бол дэвшүүлээд байгаа. За ийм ч учраас бол алтны үн бол дахиад цаашдаа ч өсөх хандлагатай байна гэдэг ийм мэдээллүүдийг хүргэж байна. За яг санхүүгийн шинжээч нар юу гэж ярьж байна вэ гэхээр
альва 2500, 2000, 3000 гэсэн энэ бүхэл тоонуудыг давж өсгөх нь бол нэг жоохон энэ босгуудыг давхтаа бол жоохон удаан байдаг. Хэрвээ тэр босгыг давчих юм бол өшөө цаашаага өсөө явчихдаг гэдэг ийм мэдээллүүдийг өгөөд илээ. За эх 7 хоногт бол одоо эх 7 хоногт 3 дугаар сард бол Бүгд найрамдах Хятад ард улсын ардын их хурл хуралдана. Энүүгээрээ бол урьдчилсан байдлаар юу ярьж байна вэ гэхээр гангийн энэ экспорт гангийн үйлдвэрлэлийг бол хязгаарлана гэж байгаа. За энэтэй холбоотой энэ хятадын нүүрсний үн хэрэглээ бол багаснаа. Тийм учраас үн дээр бол бас тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байна. Үн буурч магадгүй гэдэг нэг ийм мэдээллүүд бол өнгөрсөн 7 хоногудад гарлаа. Тэгэхээр хэдүүлээ эх 7 хоногудад бол бас сонирхолтой энэ хятадын нүүрсний болон төмрийн зах зээл яаж өөрчлөгдөх вэ гэдэг энэ сонирхолтой мэдээллүүдийг бол хүлээж авах боломжтой юм байна. За ингээд цагаан сар дамнан одоо бэлтгэсэн мэдээлэл манай энэ хүрээд өндөрлжээ. Эх 7 хоногудад бол бас сонирхолтой мэдээллүүдийг хүргэх болно. Та бүхэн маань одоо сошиал сувгийг маань дэмжиж subscribe дараарай. Баярлалаа.